Сайн мэцхан уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Эмзэн шинжилгээ ухааны их сургуулийн чанарын албаны дарга Пүрүү гэж хүн байна. За эмзэн шинжилгээ ухааны их сургууль нь 2023 онд анх нэгдсэн менежментийн тогтолцоо буюу ISO 9001, ISO 21000-ыг стандартаар нэвтрүүлээд хэрэгжүүлээд одоо ажиллаж байна. За энэхүү хилцүүлэг болсон давуу тал нь маш их. Гэхдээ товчхоныг 3-ыг лонцлие. За эхнийх нь болохоор дөнгөж нэвтрүүлэх гэж байгаа байгууллагууд маань яаж нэвтрүүлэх арга ухаанаа олохгүй бол стандарт нэвтрүүлсэн байгууллагуудынхаа том туршлагуудыг хуваалцаад түүнийгээ үлгэрлэн дуурайх зарчмаар хийвэл тухайн байгууллагата маш их өгөөжтэй маш цаг хугацааг нь хэмнсэн асуудал болно. За хоёрт нь болохоор хэрэгжүүлэх явцдаа асуудал гараад байгаа тийм яг энэ асуудал проблемыг яаж шийдэх гэсэн шийдэл олж чадахгүй байгаа боловсролын байгууллагууд маань бие биенээсээ туршлага солилцоод шинэ шийдэл санаа авах мөн стандартаа хөгжүүлэх цаашаа зөвхөн нэг сургуулаараа биш тийм Монгол улсынхаа хэмжээнд боловсролын байгууллагын маань ISO 21000 хэрэгжүүлсэн байгууллагуудын маань тоо өссөн тэр чигээр стандарт маань чанарч байна. Тэгэхээр стандартын чанар хөгжил бүгдээрээ хувь нэмэр оруулах түүнийхэн талаар асуудлаа хилцэхтэй бас нэг бодлогын төвшөнд ямар байгаа асуудлаа хилцэх юм чухал ач холбогдолтой хилцүүлэг болж байна. Тэгээд оролцож байгаа маш их баяртай байна. За хамгийн том зүйлээс харахаар манай алсын хараа хэрхэм зорилго маань хүргэцгүүж хэмжигдэхүүц болж маш тодорхой бүх ажилтнаа ойлгомжтой болж өгч байна. Дээр нь хувь хүний ажил хөнгөвчилж байна. Ажлын хөнгөвчилж байна, бүтээмжийн дээшилж байна. Бүх мэдээлэлүүд нь ойлгомжтой болж эхэлж байна. За бүх баримт өчгүүд захимжиж байна. Мөн нөгөө тийм стандарт тэгсний дараа нөгөө ойлголтын зөрүүнүүд арилж эхэлж байна. Тэгэхээр нэгдсэн нэг ойлголттой болж эхэлж байна гэсэн. Тэгэл хамгийн гол давуу тал нь ажлын бүтээмж нэмэгдэн мөн бидний хүрэх алсын дагаараа эрхэм зорилготой хүрэхэд гүүр болж өгч байгаа тийм. За баярлалаа. Ингээд дараагийн байнгын сайжруулалтанд нь танай сургууль болон танай хамт олонд амжилт хүсье. Дараагийн гой хилцүүлэгт бас хамтран одоо оролцогийг үрж байна. Баярлалаа танд. За баярлалаа. За баярлалаа.